За сайн байцгаана уу. Харамын дургийн олон группийн гишүүдийн хүсэл дээр би өнөөдөр энэ соц публикт яаж орж бүртгүүлэх вэ? Тэгээд юун дээр анхаарч ажиллах уу гэдгийг товчхон хэлээд өгье. Нэгдүгээр энэ яагаад би соц публик гэж рублийн бөксийг сонгосон гэхээр соц публик чинь ер нь Оросын рублийн бөксийн анхдагч шүү. Аль 2008 онд намайг ороход л байжсэн. Тэгэхээр 2008 оноос хойш бараг л одоо 8 жил болцсон байна. Зөвхөн энэ дээдлийн хэрэглэгчийн тоогоор үзэхэд л өнөөдөр энэ байдлаар сая 200 1920 хэрэглэгч энэ соц публикт ороод эндээсээ рубль авчихна. Зөвхөн өнөөдрийн байдлаар 24 цагийн байдлаар 3505 шинэ хэрэглэгч орж ийн. Шинээр бүртгүүлээд орж ийн. Энэ доотлолт нь болохоор 35 за бараг 36 сая рубль хүмүүст олгогдсон байна. Яа тэгээд товчхондоо бол та нар бүртгүүлэхдээ регистрац энийг дарж орно. За тэгээ регистрац дарж орохдоо энэ логино бүглэн логино энэ дээр бичээстэй гош 3-аас 15 үсэг юм уу тоо юм уу тэмдэгтүүд хийгээд өөртөө нэг нэр өгөхгүй юу. Тэгээд за нэг ихээр хэрэггүй логино бол нэг ач холбогдол багтаа болохоор нэг 5-аас 8 үсэгтэй юм хийчих болно. Тэгээ имайла хийн. Дараа нь пароль болохоор 6-аас 8 үсэгтэй пароль хийх хангалттай. Тэгээд нэг тоо нэмж өгөөд эндээ паролио давтаж өгөөд тэгээд капчагаа оруулна. Капча гэдэг нь онш. Энэ одоо транспортны средства гэж тээврийн хэрэгслүүдийг даргасан үг. За дарлаа жишээ болгож би үзүүлж шít. Энэ мөн л хэвээр байна. Энэ одоо болохоор пропозицийн яг энийг дараад л явчих. Одоо ингэхээр баталгаажуулга гарч ирж шít. За ингээ баталгаажуулаад тэгээд дараа нь гатуу дараал та үндсэндээ бүртгэлээ хийгээд боллоо гэсэн үг. Тэгээд гатуу дарахтай холбогдуулан та энэ соц публикт байгаа дотоодын дүрм журмыг өв дүүгөө дагаж мөрднө гэсэн үг шүү. Тэгээ энийгээ дараад бүртгүүлнэ гэсэн үг. Мөн та хажууд нь байгаа энэ видео зааварчилгааг хараад бүртгүүлээд юу хийх вэ? Энийг видеогоо харж байгаад яг дагаж хийгээд иж бас болно. Би болохоор тэртээ түрүү бүртгүүлсэн болохоор би шууд фотоор орчих. Мөн бүртгүүлэхэд та нарын захиан дээр чинь баталгаажуулах захиа харин тэргээр баталгаажуулаарай. Энд болохоор түүшний түгээг өөр. За тэгээ би ороод ерөнхийд нь юу хийхийг хэлээд гээ. За яг би татцсан болохоор татаад одоо та нарт заах гэж үзүүлж байна. Та нарын хувьд бол одоохондоо энэ зарабатывать гэдгээ дараад л тэгэл пассажирны дараад реклам үзэж явчих. Тэгэхээр энэ секундын 100 гарч ирнэ. Энэ дуусчвал тэгэл болоо үдсэн тооцогдоод ингээ одоо тэгэл 2 дахь реклам руу ороод яаж үзэхийг би зааж өгч шít. Түүнээс биш тэр энэ дээр нэг удаад цаг алдаад байх ямар шаардлага байхгүй. Энд нарийн тул холигтооч байхгүй. Гэтэ анхаарал татсан юм руугаа үзээд цааш нь орж болно. Энэ PR реклама энийг сүүл үед гарч ирсэн маш сайхан сайт юм. Би энийг дараа нь сайхан тайлбарлаж өгнө. Нэлээд сүүлд гарч ирсэн. Гайгүй өгдөг. Соц публикийн хувьд бол үнэхээр найдвартай. Энэ олон жил нэг ч хүний гомдохгүй өгдөг юм өгөө явж байгаа болохоор л аль болох баталгаатай ямиг л та нарт хэлж оруулъя гэж бодоод л энийг энэс эхэлж байна. За энэ мэтэр
Энэ юу өнөөдөр цөөхөн сайт байна. Цаана реклам өгсөн байна. За мөн Fishman гэдэг. Хоёр дахь та нар энэ видеог аяндаа үзэх юм чи яа дарж ийн гэдгийг хараад явж шít. Энэ захиаг үзэж болно. Захиаг үзээд зөв хариултаа олж дарна. Ямар бөөгшүүд энэ сайт дээр орсон байна гэж байна. Такси брэд нөөс надежна. Энэ хоёрын нэг юм байна л да. Өөч энэ юм байна. За ингээд зөв дарахаар тэр сайт руугаа ор шагнал болгож гэж гараад ирнэ. Энэ дээрээ дараад л тэгээд секундээ хүлээч. Тэр секунд явж байгаа хоорондоо энэ юунуудаа үзэж болно. Ийшээ ороод үзэж болно. Гэхдээ би дахин анхааруулахад нэг яаран энэ дээр хугацаа алдах ямар ч шаардлага байдгүй шүү. За захиагаа энэ мичгэнгээр үзээ явж болно. Жишээ нь ямар бөксөс та мөнгө гаргаж үзсэн байл гэж байна. За энэ л юм шиг хариулт нь. За зөв хариулжээ. Тэгэл зөв хариулвал мөнгө аваад байна. Буруу хариулвал мөнгө авч чадахгүй. Эднэр дээр би бүгдөөнд нь бүртгэлтэй байгаа. Аяндаа нэг нэгээр нь сайхан заагаад хэлээд өгнө. Ингэж ороороо гэдэг. Мэддэг хүмүүс нь өөртөө шууд орчин, мэдхгүй хүмүүс нь бол миний явуулах видеон дээр хараад дагаж хийгээд тэгээ ороод сурчод амархан доо. Шарпинг одоогоор өгөөгүй байна. Мөн дээрээс нь даалгавар гэж нэг юм байдгийн бас. Одоо мөнгө олж авах юм нь ч энэ дөрвөн зүйл. Энэ нь болохоор даалгавар биелүүлэх. Даалгавар биелүүлэх гэхээр голдвол энэ одоо энэ даалгаврыг биелүүлж 35 рубль өгнө гэж шоч бэрдэл араас нь шоласт гэл ондоо бүгсүүд. Энэ тэр хүний араас нь гээд орхороо тэр хүн ийм рубль өгнө л гэдэг. Өөрийнхөө араас дагуулж оруулах гэдэг гэж шүү дээ. Тэгээд даалгавар бол өчнөө байдгийн. Даалгавар дээр ороод хэл устган бол ингээ ороод сурчхад бол эндээс мөнгө аваад иж болно. Одоо жишээ нь энэ ингээ араасаа бүртгүүлж бол 25 рубль өгнө л гэж шүү дээ. Хэрэгч бис. За жишээ нь даалгавраа биелүүлэхийн тулд эднэрийг сайн унших хэрэгтэй. Нэгдүгээрт даалгавраа гүйцэтнэ гэдгээ дарна. Тэгээд тэр хэрэгч бэлцээр бүртгүүлнэ. Тэгээд өөрөө 100 рубль тийшээ хийнэ. Тэгэхээр л хэрэггүй болчих жоохгүй. Дараа нь даалгаврын бэлтгийг үзүүлээрэй гэдэг. Тиймэрхүү л маягийн юм бичээстэй. За нэг иймэрхүү даалгаврууд байна да. Тэгээд би товчхон ярьж байгаа болохоор та нар мой аккаунтн дээр дараад анкета заавалж бүртгүүлж явах хэрэгтэй шүү. Анкета явах байна. Ажилтаа ажилгүй, оюутан сурагч, хөлсний ажилчин, бизнес эрхэлдэг гэдэг энд болохоор ганц бие хантай ханьгүй хөөгдөө эрэгтэй энд болохоор эрэгтэй эмэгтэй тэгээ он сар өдөр тэгээд сохранитгээ өөрийгөө хадгалчих хэвээр. Дараа нь настройкиго хийн шүү дээ. Настройки гэдэг дээр нэг утасны дугаар муугаар би хийдэг юм аа. Энэ ямайлаараа баталгаажуулчихад дөрөв хэлсэн шүү дээ. Захиа харин тэргээрээ баталгаажуулаараа гэл. Тэргээрээ баталгаажуулчихаар танд мөнгө гаргахад зөвшөөрөөд эхэлнэ. Тэгээ энэ яг амжилтууд таны одоо амжилтууд энэ болохоор мэдээллүүд танд одоо тэр сайн ажилласан болохоор тэдийг өглөө энэ болохоор шат аль шатанд та явж гэнэ гэдэг. Энийгээ бол яг сонирхсан хүмүүс үзэж болно. Зорилгыг бол орхиж болно.
Би бол эднэр дээр ерөнхийдөө зүгээр л нэг зарабатывать гэж анх ороод голдуу энэ пашины гэдгийг дараад реклам үзэл тэгэл мөнгө нэмэгдээл юм. Тэгэл гаргах болохоор мөнгө гаргах болохоор энэ нэг жижигхэн төрний зураг байна да өгөөж чинь. Энэ дээр ингээд дарчихна. Тэгэхээр шууд ингээд гараад ирнэ. Таны пэйр данс настройкн дээр ороод пэйр дансаа бүртгүүлчих хэрэгтэй. Тэгээд энд чинь мөнхийн ингээд бүртгүүлээ авцсан болохоор байж л. Тэгэхээр одоо жишээ нь яаж гарах вэ гэхээр саяны энэ дөргөн дээр дарлаа, ийм дэлгэц гарч ирлээ. Одоо нэг өрөвбөл 54 копи гаргаж болно гэвэл энэ дээр өрөвбөл 54 гэж хийж. Өөрөөс зовох юм байна. Тэгэл тийм уу та зөвшөөрчин гэл энийгээ дарч. Тэгэл таны дансанд энэ чинь гүгэл орчин. Би зүгээр энэ ойр дандаа хүн зааж өгöd ингээ үзүүлээдсэн. Дандаа ойр орхон байгаач. Хүн болгон яаж хийдгийнхэн дандаа үзүүлээд явцсан. Тэгэл ерөөс нь нэг онцлог нь соц публик бол бүр 0.01 копи хүртэл гаргаж болно. Тэргээр онцлог. Тэгээ гарахтаа бол ерөөс секунд хүрэхгүй хугацаанд л сүнхэл пэйр данс руу чи яваад орчихно. Энэ нэг гайхамшиг юм. За өнөөдөртөө ингээ боллоо гэж бодъё. Тэгээд цаашаа нарийн ширийн зүйл байвал надаас лавлж асуугаарай. Одоо шууд ороод ажиллахад болно. Энэний дараа би пэйр данс яаж төрөвчтэй болох вэ гэдгийг зааж өгнө. За өнөөдөртөө баярлалаа. Баяртай амжилт хүсье.